Орхон аймгийн Баян-Өндөр сумын гэр хорооллын бүсгэд 17 мянга гаруй айл өрх байдаг. Хүйтний үйлрэл эхэлж байгаатай холбогдуулан айл өрхүүд галлага хийх, түлээн үрсний хэрэглээ нэмэгддэг. Энэ жил өмнөх онуудтай харьцуулахад түлээний үнийн өсөлт гэр хорооллын айл өрхүүдийн тулгамдсан асуудал болоод байгаамаа. Одоогийн байдлаар түлээний үн 350 мянгаас 420 мянган төгрөгийн хооронд иргэдэд хүрж байна. За одоогоор яг өнгөрсөн бүтэн сая өдрийн мэдээгээр бол Баян-Өндөр сумын хэмжээнд нийтдээ 530 мянган тонн нүүрс байна. За мөн 1220 м3 модны хэрэгцээ байна. За нүүрсний хэрэгцээ бол жилдээ нэг Орхон аймгийн Баян-Өндөр сумын гэр хорооллт нэг 17 мянган хүрэх байна. За үүнээс бол нэг өвлийн дүндээ байр түрээслэл бол бусад газар руу ингээд амьдарч байгаа 3 мянга хүрэх гэж тооцож байгаа. Тэгээд ингээд бодоход бол 14 мянга хүрэхийн нэг хоногийн хэрэгцээ бол 10 кг-аар тооцоход 140 тонн байна. За тэгээд ингээд бодохоор 3 хоногийн хэрэгцээ бол нүүрсний хэрэгцээ байна. За төлөөний хэрэгцээ бол тайлбаргүй шүү дээ. Тэгээд одоогийн байдлаар бол нийт 3-4 захын югаар бол 1220 м3 модны хэрэгцээ. За модны дундаж үн бол 350 мянгатай байна. За тэгээд ачлалтаа цагнаас шалтгаалаад 400-420 мянган төгрөгийн үнэтэй байх. За энэ жил бид энэ өвлийн давах ажлын хүрээнд багуудтайгаа хамтраад хажуулаад нэртэй төслийг 2 удаа хэрэгжүүлсэн байна. За энд бол бид 500 гаруй айлыг нийлэлд модтой болгосон. Булгаан хугацаантай хамтарч бас нэг хэсэг айлуудыг модтой болгосон. Энэ үйл ажиллагааны өмнө үр дүнд бас харьцангуй төлөө төлшний эрэлт хэрэгтэй харьцангуй бас харьцан бага байгаа энэ жилийнх. Тэгээд бас цагаагаар нөхцөл байдал бас айтайхан байна тийм ээ. Одоо бол бас 6 градустай л шөндөө хонж штэ. Тэгэхээр бас харьцангуй гай байна. Одоо тэгээд энэ 7 хоногоос эхлээд бас нэг цас хараад бас жоохон хөтөр төлөвтэй юм шиг байна. Тэгээд хөтөртэйгээ оролдож бас баг зэргийн эрэлт үүсэх байхаа гэж харж байгаа. Тэр нь бол төлөө төлшний хэрэгцээ боломжийн хэмжээнд байгаа үн бол нэг сая хэлээ тийм ээ 350-аас 420 мянган төгрөгийн хооронд гэж байна. Баян-Өндөр сумын хэмжээнд 530 тонн нүүрс 1220 м3 модны хэрэгцээ байна. Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн түлээний хангамжийг Жаргаланд болон Булган аймгийн сумдуудтай хамтран нийлүүлдэг. Энэ жил зэрэгэлдэх сумдуудтай хамтран хожуу төслийг 2 удаа хэрэгжүүлж 250 гаруй үрхийг түлээгээр хангасан байна. За цаашид Баян-Өндөр сумын иргэдийн түлээний хангамжийг бусад аймаг сумдуудтай хамтран зохион байгуулах, борлуулалтын үнийг тогтворжуулах зэрэгт хяналт тавьж ажиллахаар болжээ.